2012 оны 1-р сарын 29-нд Саруул Эрдэнэ тэргүүтээ Монгол соёлын төвийн гэгдэх эвсэг хамт олон биднийг өрсөн юм. Уг арга хэмжээнд өгүүлэн санан нэвтрүүлгийн зочин авиаслаг гэрвэл ган болд дарь сүрэн нар бидэнтэй хамт байлцлаа. Дуурийн гослол дуучин Саран хэдийний тус төвийн гишүүн гэдгийг Вашингтон орчмынхан мэдэх байхаа. Гэрийн эзэд болох найрсаг зочломтгой хос Хуйга дэлгэр мөрөн нар дээр дэлгэр цогт сэргэлэн, саруул, нараа, номуна, ган тулга, хүдрээ, Андрю, энгцэг нар ар араасаа цоврон ирж хоймор дүргсэн юм. Байцааны ороо Монгол соёлын зөвхөн монголоор ярина. За яаж мэднээс баян мэдэн дэлгүүрээс өссөн. Ишлэг хийж байгаа монголоор ярина. Энийг одоо би ороос ийг. Чирэмтэй ганаа махтай ингээд энэ ороо байгаа маа. Миний аюу дуртай хоо. Энэ ганагийн ээжсэн бооч энэ ганаа. Тэрээ ястагээс мөрөнгөөс мөр. Энэ мөрөнгөөс номонагийн хийсэн энэ дээр нь очиод толгойд манай гудлаа хийгээд муухай гэдэг гэсэн юм. Энэ тэр биш яг хүн болгон хийдэг чаддаг амттныхаа дээжийг авчирч зассан нь олон арга хэмжээ зохион явуулж дадлага туршлагатай болсныг харуулж байлаа. Ёстой л дуулвал дууныг, докторвол хүчнийг залуус гэдэг үг санаанд орж суусан юм. Би энд цугларсан Монгол соёлын төвийн удирдах зөвлөлийнхэн бас нийт гишүүдэд тэгээд тэр дундаас Саруул Эрдэнэ, дэлгэр цогт за тэгээд энд ирсэн бүх энэ өнөөдрийн арга хэмжээг биднэрт зориул цаг заваа амралтынхаа өдрийг зориулаад энэ сайхан эдээ будааны дээжийг бэлдсэн энэ огтуд бүсгүүчүүдэд энэ айлын эзэгтэй эзэн нарт бүгдээрэнд нь их баярлаа. Тэгээд гишүүнэр намайг ингээд хүлээн авна уу гэд Монгол соёлын төвд одоо хадгаа өөрийнхөө гишүүнчлэлийнхаа хураамжтай барьж байна. За хэрэгтэй. Яг одоо манай Монгол соёлын төвийн гишүүнээр одоо Монголын кино урлагийн түүхэнд одоо Мерлин Монрон гэж хэлэгдэхээр манай одоо үе үеийн одоо жүжигчид ч тэр үзэгчид ч тэр ингэж хүндэлдэг ийм сайхан одоо жүжигчин манай Монгол соёлын төвд гишүүнээр хэлсэн бид нар маш их баяртай бүгдээрээ одоо их хүндэтгэлтэй бид нар хүлээн авч байна. За их баярлалаа. Тэгээд бас нэг хүсэлт байгаа бид нар нэг номын ажил явуулж байгаа би өнөөдөр энийг заавал ярих гээгүй байгаа зүгээр бас биднээс өмнө энэ монголчуудын Америкт энэ амьдарч байгаа монголчууд гэдэг бол бас нийгмийнхаа хувьд бол Монголд эргээд очих одоо нийгмийн урд талд нь явж байхаар ийм хүчин одоо Монголын оюуны талаараа болоод энэ нийгмийн үйлдвэрлэл, энэ хөгжил, энэ бүхэн дэвшил авчрах улсууд бол Америкт Монголын маань нийгмийн бас их урдаа барих улсууд байж байгаа гэж би боддог. Тийм болохоор энэ улсуудын түүх, өөх, амьдрал ахуй, сурч мэдсэн зүйл Монголд одоо нийгмээсээ жоох ангид байгаа ч гэсэн энийг ойртуулах гэж оролдож энэ оюунлаг улсууд маань номоо бичижсэн. Тэрний нэг бол манайхан Америкт номыг бичсэн Саруул Эрдэнэ маань байгаа. Бас Лос Анжелесын тэмдэглэлийг бичсэн Бишүү гарам гэдэг байгаа. Миний мэдж байгаа би магадгүй зарим нь бас сайн мэдгүй байж магадгүй уучлаарай. Тэгэхээр энэ номуудын дараа нь ингээ отголоод орж иж байгаа энийг бол бид нар бас л ялгаа авахгүй зорилго нэгтэй та нарын монголчуудынхаа өмнө Америкт байгаа улсуудыг ойртуулж, нийгэмшүүлж энэ улсууд хэдийгээр газар зүйн хувьд одоо алслалд байгаа ч гэсэн оюун санааныхаа хувьд болоод энэ Монголынхаа нийт хүмүүстэйгээ хамт зүрх сэтгэлээрээ дандаа хамт яваа шүү. Эх орныхоо төлөө гэсэн юм хийж бүтээх гэсэн өөрснөө сурсан мэдсэн бүхэл одоо огтээж болгоно өөрийнхөө л ард байгаа улс эх орондоо зориулахыг хүсэж идэг шүү гэсэн тэр сэтгэлийн би бас ард байгаа улсуудад ойлгуулах. Олон хүний хөдөлмөр зүтгэлээр бүтэх номын ажилтай давхцсан засгийн газар гендрийн үндэсний хорооноос телевизийн олон ангид киноны гол дүрд тоглох санаал ирүүлсэн нь олзуур хууштай хэдий байсан ч энэ удаад татгалцахаас өөр аргагүй болсноо хуучилсан юм. Гэтэ ямар нэг уулын бугайг хараад унж авсан морин хайлттай нэш. Тэгэл өнгөрсөн тий. Тэгээд энэ соёлын төвдөө яг гишүүнчлэл ингээд хэдэн төгрөгийн хаяг ингээд чекер өгөөд ингээд ирж байгаа. Энэ бол зөвхөн миний оролцоо биш зүгээр би элсээд ингээд орж байгаа хэрэг үйл ажиллагаагаараа болоод одоо
соёлын төвд маань өөр миний чаддаг хүч хүрдэг юм байх юм бол та нар газар холдохгүйгээр Чикагороо бас холбож бид нарыг чадах хэмжээгээр нь дайчилж байгаараа бид нар угаасаа тэгэл угаасаа тэтгэвртэй суухаа өмнө нэг их байдаг шүү дээ хүн тийм. Тэгээ туснаа чадхал юм байвал. Ном ярьж байгаа мэдэн намаа. За би ч бас нэг зөвхөн ном зүгээр авч байгаа шүү дээ. Нэг ганц нэг юм хэлээ. За энэ тэгээд энэ маш их Бид нар хараач таашаа. тэгээд маш их хэсэг чир маань нэг сайхан үйл хэрэг санаачилсан байна. Америкийн монголчуудын тухай манайхан Америкт ер нь ямар амжилттай явж байна, ямар монгол хүний чадал ямар байгаа вэ гэдгийг үзүүлэх сайхан ном DVD хийж байна тийм ээ. Тэгээд энэ гомсронган манай орхон зэ гомсронган хөтэлдэг бидний монголчууд гэдэг нэг цуврал байдаг. Энэ бидний монголчууд гэдэг цувралаар одоо монголчуудын тухай бас нэлээд олон хэд сайхан цуврал болсон л да. Тэгээд тэрний нэг цувралаараа би өөрөө энэ Америкт анх ирээд нэг юм хүн бичдэг бас мэдээллийн вебсайт ажилладаг байсны үед Америкт болж байгаа монголчуудын үйл ажиллагаа, Америкт монголчуудтай гэсэн ярилцлага. Тэгээд бүр хамгийн багаас нь бодоход бүр шоронд орж исэн хүнээс ер нь Америкт ер нь яагаад шоронд орч вэ? Ямар хачин байдیں, ямар байдیں гэдгээс нь агуулад бүр их сайдаа хүртэл бүр ерөөс нэг юм ярилцлага хийгээд ийм нэг ном гаргаж ирсэн. Тэгээд энэ дотор тэгээд Америк монголчуудын спорт, монгол судалын хурлууд гэдэг олон мэдээлэл байгаа. Тэгээд нэг зүйлийг энд хэлэхэд энэ номыг маань ивент гэсэн хоёр анд маань энэ сууж байгаа. Манай дэлгэр цогтой ган уу манай үлзүү игнараа хоёга тэгээд хоёр энэ хүү номыг ингэж Америк монголчуудын тухай номыг маань ивент гэж ингэж энэ гомсронган энэ манайхан бидний монголчуудыг алдартай нэр хүндтэй цувралаар гарч ирсэн тэг талархалтай байдаг хоёр андтай бас ярьж байна. Тэгээд та хоёрын үүсгэж эхлүүлж байгаа энэ үйл хэрэгт бас туслаа болох болов далай тусал нэмэр болох болов гэдэг танд энэ намаа хэлж байгаамаа. Их баярлалаа. Би бас номыг энэ оюуны энэ бүтээлийг чинь хамаагүй зүгээр авч болохгүй шүү дээ. За их баярлалаа. Би энэ номыг ойлгохгүй уншаад байна тий. За би нэг хуваасаа. Энэ асуулт манай эрхэм зорчтой. Энэ одоо сод нэг гэр үлдээ та манай гişүүн болж байгаа одоо үлэн авна. Оо манай. За манайхан цөмөрөө талархаж байгаа үстэй. За одоо ингэ нарийн бичгтээ шилжүүлээ. Шалгуу авах тийм хатагтай. Өөрөө бас дараа бол чарагдах байна. Монгол соёлын төвөөс цуврал, лекц, хүүхдийн зуны сургалт гээд цаг үеийн холбогдолтой өргөн цар хүрээтэй олон сайхан арга хэмжээг зохион байгуулж дэмжиж тусалдгийг Америк дахь төдийгүй дэлхийгээр тархан суугаа монголчууд хэдийн нэмэх болсон. Ийхүү элбэрэлт эхийн дуугаан дуулж ирээдүйд хийх ажлаан ярилцаж инээд хөрөөр цалигсан нэгэн сайхан үдшийг Монгол соёлын төвийнхэнтэй өнгөрүүллээ.